Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг эрг мэдчилж байна. Амьтдын ертөнцийн нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 83.3, 107 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрдэг. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн амттайг нь хамгийн эрүүлийг нь мянган найз амьтны дэлгүүр болон Одмондрын алтан гишүүд хамтарч ажиллаж байна. За студид хөтлөгч цогт урнаа хоёр ажиллаж байна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За бидний амьдарч байгаа энэ дэлхий нарны гэрэлд захирагддаг. Өглөө нар мандан, өдөр хална, орой сэрүүн болно. Тэгээд харанхуй шин болно те. За энэ бүгдэд бас зохицсон амьдрал байдаг. За ургамал бол фотосинтез явуулж органик бодис үүсгдэг, өөрөөгөө тэжээдэг. За амьтад ургамлаар хооллоод махчин амьтад тэдгэрийг барьж амьдрал гэрлийн хэмнэлээр ингэж эргэлдэн урсдаг. За гэвч дэлхий дээр нэг нууцлаг орчин бий. За энэ бол нарны гэрэл огт хүрдэггүй, фотосинтез боломжгүй, өдөр шөнө гэж ялгархгүй, гэрэл өнгөний харагдах байдлаар биш, харин хэлбэр, доргилт, үнэрл энэ газар ингэж утга учирыг авчирдаг ийм газар байна. Энэ бол мэдээж агуу юм аа. Харанхуй, чимээгүй, гэхдээ хоосон биш. За өнөөдрийн яриагаар бид энэхүү агуун системд амьдарч буй амьтадтай шинжлэх ухааны нүдээр танилцах болноо. За агуу амьтдын талаар ярьж эхлэхээс өмнө бид тэдний ерөнхий хэм маяг, түлхүүр ойлголтуудын талаар авч үзье. Нэгдүгээрт троглобионт амьтад. Троглобионт гэдэг үг нь грек хэлний трогло буюу агуу, нүх, бионт гэдэг нь болохоор амьдрагч гэсэн үгнээс гаралтай бөгөөд агууд амьдрагч гэсэн шууд утгатай. Эдгээрийг жинхэнэ агуу амьтад гэж үзэж болно. Тэд болохоор агуугаас өөр ямар ч орчинд амьдрах боломжгүй, гэрэлгүй, тогтмол, чихтэй, тогтвортой температуртай ийм агуу орчинд бүрэн дасан зохицсон учраас гадны ертөнцид гарвал амьд үлдэж ерөөсөж чадахгүй яг ийм цэвэр агуу амьтад. Хоёрдугаар троглофайл амьтад. Троглофайл нь болохоор грек хэлний трогло буюу нөгөө агуу нүх, файл гэдэг нь дурлагч, сонирхогч гэсэн үгнээс гаралтай бөгөөд агууд дурлагч гэсэн утгатай гэсэн үг. Эдгээр амьтад бол агууд дуртай, агууг тогтмол ашигладаг, тэнд хооллож, амарч, заримдаа үрждэг. Гэхдээ тэдний хувьд агуу бол зайлшгүй ганц амьдардаг орчин нь биш, агуугаас гадуурч амьдрах боломжтой байдаг. Сүүлийн буюу 3 дугаарт троглошин амьтад. Троглошин гэдэг үг нь болохоор трогло гэдэг үгээ хэдүүл бол мэдсэн. Шино гэдэг үг нь болохоор зочин, гадны хүн гэсэн юм грек үг байгаа. Тэгээд энэ нь болохоор агуун зочлагч гэсэн юм утгатай үг байна. Тэгээд эдгээр нь агууд төр хугацаагаар зочилдог амьтад. Тэд агууд унтаж, үржиж, дайснаас ингэж хамгаалагддагч амьдралынх нь үндсэн хэсэг агуун гадна өрнөдөг. Үүний хамгийн тод жишээ бол бидний хамгийн агуу амьтан гэхээр хамгийн түрүүнд төсөөлөх сарсан байгаа юм байна. Тэгтэл энэ маань зүгээр юм агуун зочлагч гэдэг ангилалд нь хамаардаг байна. За дараагийн чухал ойлголт бол regressive evolution гэдэг чухал бас юм том ойлголт байна. Энийг нэрийг нь ингээд сонсоод магадгүй манай ухаантай хүмүүс маань ухарч доройтсон эволюц гэж ойлгож магадгүй. Үнээр ихтэй бол regressive evolution гэдэг нь доройтол биш, харин энергийн хамгийн үр ашигтай хэрэглээр үжиглсэн хувьсэл. Эволюц гэдэг нь заавал илүү том нүд, илүү тод өнгө, илүү гоё хэлбэр рүү юм чиглэдэг процесс биш. Харин тухайн орчинд яг ямар шинж нь амьд үлдэхэд илүү хэрэгтэй байна. Түүнийг нь хадгалаад харин хэрэггүй болсон шинжүүдийг нь айжмаар хасах тийм удаан процесс байдаг. За үүнийг харуулсан өнөөдрийн гол сэдэв болох агуун амьтад руугаа орцгоё. Нэгдүгээрт нь бол агуун загас. За агуун загас бол хараагүйч харж чаддаг амьтад гэж ерөнхийд нь хэлж болно. Агуу дотор загас байдаг эсхийг ч зарим хүмүүс ер нь мэддэг байх. Нөгөө магадгүй кинон дээр гардаг. Гэхдээ үндэ бол дэлхий дээр 300 гаруй зүйлийн зөвхөн яг юм агууд амьдардаг загас байдаг байна. За энэ дундаас шинжлэх ухаанд хамгийн сайн судлагдсан жишээ бол Astyanax mexicanus гэдэг энэ загас. Энэ зүйлийг англи нэрээр нь болохоор Mexican tetra эсвэл Mexican blind cavefish гэдэг ийм хоёр нэрээр нэрлэдэг байгаа. Учир нь энэ агуун загас гадаргуу дээр амьдардаг хэлбэртэйгээ яг ижил нэг зүйл. Хоёр өөр нэртэй байгаа шалтгаан. Нэг зүйл мөртлөө гадаргуугийнхыг нэг өөрөөр нэрлээд агуугийнх нь дахиад нэг өөрөөр нэрлэдэг. За энэ хоёрын амьдралын хэм маяг, биеийн зохион байгуулалт бараг танигдахын аргагүй. Хэдий ингээд адилхан хүн гэж байгаа юм шиг мөртлөө бүр шал өөр хоёр зүйл юм шиг ийм шал хоёр өөр амьд гэсэн үг. За энэ зүйлийн агуун хэлбэр нь бол анх хөгжөхдөө ийм том нүдтэй нүдтэй үр хөврөл болж эхэлдэг. Гэхдээ өсөлтийн явцад нүдний идүүдийн хөгжил айжмаар зогсож эцэстээ бүрэн алга болдог.
Энэ нь ерөөсөө санамсаргүй тэм генийн гэмтэл биш. Харин хараагүй байх нь агуун орчинд харин ч давуу тал болдог учраас байгалийн шалгарал ийм хөгжлийн замыг сонгосон хэрэг. Гэтэ энд бас нэг чухал зүйлийг ойлгож онцлох хэрэгтэй. Нүд алга боллоо гэд тарих одоо энерги нь нүд рүү авахгүй юм чинь амарчна гэсэн үг ерөөсөө биш. Эсвэргээр нүдэнд зарцуулагдж байсан энерги нь бусад мэдрэхүйн одоо системүүд рүү шилждэг. Судалгаагаар бол агуун загаснуудын тархинд сомотосенсор болон химосенсор мэдээлэл боловсруулдаг бүсүүд нь одоо ингээд хараагүй болчоор илт энэ бүсүүд нь ингээд томорчдөг. Сомотосенсор мэдрэхүү гэдэг нь болохоор биеэрээ мэдрэхүүг нь хэлж байгаа. Үүнд хүрэлцэх орн, даралт мэдрэх орн, чичирхийлэл мэдрэх орн, усны урсгалын жижигхэн өөрчлөлтүүдийг барьж авах тэр зэрэг чадварууд ордог. Агуун загсны хувьд бол энэ мэдрэхүү ялангуяа тэр биеийн хажуугын шугамын системээр дамжин илэрдэг. Тэгээ хажуугын шугам гэдэг нь болохоор загсны биеийн дагуу барилах маш нарийн рецепторуудаас бүрдэх систем бөгөөд усны хамгийн өчүүхэн хөдөлгөөн, даралтын өөрчлөлтийг хүртэл барьж авдаг. Ингэснээр загас харахгүй байсан ч ойр орчимд байгаа хад, бусад амьтан, усны урсгалын чиглэлийг биеэрээ мэдэрч чаддаг байна. Харин химосенсор мэдрэхүүн гэдэг нь болохоор нөгөө химо гэж хэлж байгаагаар баг ойлгож болно. Химийн бодисын мэдрэх чадвар. Үүнд нь болохоор үнэрлэх, амтлах, усанд дууссан бодисыг маш өчүүхэн төр уул мөрийг ялгах чадварууд нь багтдаг. За тэгээд агуун загснуудын хувьд бол энэ мэдрэхүүн хоол олох, бусад загсыг илрүүлэх, орчноо танихад асар чухал байдаг. Харанхууд хараа хэдий ингээд хараа байхгүй ч гэсэн тэд усан дууссан химийн дохио, үнэр, амтын мэдээллээр орчны бүрийн газрын зураг тархиандаа үүсгэж яадаг. За иймээс агуун загснууд харахгүй ч орчноо ингээд маш нарийн мэдэрдэг гэж юм дүгнж болно. Тэгээд тэд усны ингээд бичил дөргөлт, урсгалын өөрчлөлт, химийн уул мөрийг нэгтгэн тархиндаа орон зайн 3 хэмжээст зураг үүсгэдэг гэсэн үг. За өөрөөр хэлбэл нүдгүй болсон ч орчноо ойлгох чадвар нь алдагддаггүй, харин ч зарим талаараа илүү наривчлалтай болсон байдаг гэсэн үг. За тэгээд энерги хэмнэх амьдрал гэдэг энэ хэсгийг бас хэлэх хэрэгтэй. Хоол тэжээлийн хувьд ч агуун загаснууд регрессив эволюцийн бас нэг тод жишээг харуулдаг. Тэд ихэвчлэн удаан хөдлөн нөгөө энерги хамгаалахын тулд бодисын солилцоо маш бага байна. Энерги маш хэмнэлттэй байдаг. Иймээс олон агуун загас хэдэн сар, зарим тохиолдолд түүнээс ч удаан хугацаанд хоолгүй тэсвэрлэх чадвартай, биеэрч мөн жижиг байдаг. Энэ нь өсвөлөнд дассан гэсэн үг биш, харин энерги хомс орчинд амьд үлдэхэд хамгийн тохиромжтой физиологийн тохируулга хийсэн гэсэн үг юм. За эндээс бас нэг сонирхолтой асуулт гарч ирнэ. Хэрвээ агуун амьтад заавал энерги хэмнэсэн жижигхэн биетэй удаан байх ёстой юм бол яагаад зарим агуун загаснууд энэ бүх дүрмийг өгөөсгөж байгаа юм шиг байт юм бэ? За одоо агуун энэ онцгой хоёр загасны онцгой хоёр жишээг авч үзье. Нэг нь болохоор алхдаг загас. Криптотора тамикола гэдэг загас. Энэ нь болохоор Таиландын шохон чулуулаг агууд амьдардаг. Өөр англи нэр нь болохоор waterfly climbing cavefish буюу одоо хүрхрээний өөдөөс ингээд авирдаг загас гэж агуун загас гэж орчуулж болно. За тэгээд гадаад төрхөрөө бол энэ бол энгийн жижиг загас бас биш. Түүний хийж чаддаг зүйл бол биологийн хувьд бол үнэхээр гайхамшигтай. Энэ загас хадны одоо энэ дээрээс нэг хүрхрээний ус ингээд гожоод хахад өөдөөс нь ингээд яг ингээд авираад алхаж идэг. Энэ болохоор зүгээр алхаж байгаа ш бүр ингээд дээшгээ мацаж алхаж чаддаг гэсэн. За үүний шалтгаан нь болохоор түүний арга ёсны бүтцтэй шууд холбоотой. Криптотора тамикола нь болохоор жинхэнэ арцэг ястай одоо биднийх шиг арцэг ястай. Тэр арцэг яс нь нуруутай нь шууд холбогдсон байдаг. Тэгэд ийм бүтэц орчин үеийн ихэнх загсанд ч огт байхгүй. Харин 360 сая жилийн өмнөх хуурай газарт дөнгөж гарч ирж байсан анхны дөрвөн мөчтөн сэр нуруутантай маш төстэй. Өөрөөр хэлбэл энэ загас бол загас хэрхэн одоо уснаас гараад алхаж эхэлсэн байж болох вэ гэсэн асуултын амьд хариулт нь гэсэн үг. За харанхуй хүчтэй урсгалтай агуун орчинд сэлхэн өрнөх үрээшиг байдаггүй. Харин энэ загасны хувьд хаданд тулж биеэ өргөж алхах маягаар хөдөлгөөн их нь бага энерги зарцуулж хоол тэжээлээ олох зохицолгоо нэдэг. За тэгээд нэг чадвар нь багасхад нөгөө чадвар нь огт өөр түвшинд гарч ирдэг юм бас нэг жишээ юм. За дараачийн нөгөө хоёр дахь онцгой загас нь болохоор агууд ч одоо нөгөө жижигхэн загаснууд л голцоо байдаг гэтэл энэ загас бол маш томорч болдог. Тийм хүчтэй булчинлаг загас байгаа. Түүний нэрийг болохоор
Нелосочилус пнар. За энэ маань болохоор энэтхэгийн Микалая мужийн газрын доорх гол мөрнүүдэд амьдардаг. Газар доорх юм агуу доторх гол мөрний сүлжээ байдаг. Түүнд нь амьдардаг загас гэсэн үг. Микалаян агуун махсэр загас гэж орчуулдаг. За энэ загас бол агуун амьтдын талаарх хамаг нийтлэг ойлголтыг шууд өгөөсгчдөг. Тийм нэм гаж загас гэсэн үг. За энэ загас маань том биетэй, хүчтэй булчинтай, идэвхтэй махчин тэгснэ одоо агуу дотор одоо нөөцөжил бага байлаа гэж бодоход энэ загас маань 40 см хүртэл урт болчдөг. Тэгснэ олноороо бүлээрээ амьдардаг. Бас нүдгүй юм. Тийм. За тэгээд агуун амьтад ихэвчлэн жижиг байдаг гэдэг ойлголт нь энерги хомс орчинтой холбоотой байдаг. Харин энэ загасын онцгой гаж байгаа тохиолдол нь болохоор Микалаян тэр агуунууд нь өөрөө юм бүрэн хаалттай агуун системүүд биш. Тийм өсөглөн системүүд биш. Харин энэ агуу дундуур нөгөө байнгын дээр одоо газар дээр голууд нь энэ агуу руу ингэж орж усыг нь сэлгэж өгч байдаг болохоор органик бодисын эргэлт сайтай байдаг тул одоо энэ загаснууд маань томрох боломжийг өгч дэлхийн агуу доторх хамгийн том загасаар энэ загас маань ингэж нэрлэгддэг байна. Өнгө энэ төр нь бас нэг тийм өнгөгүй болж ирэл те. Харанхууд харахад ч одоо ямар ч өнгө нөгөөсөө харагдахгүй юм чинь тийм ээ. Бүр тунгалаг болох гээд те нүдгүү болох гээд гэдэг нэг нийтлэг шинжүүд харагдаж байна. Нэр агуу дотор ч юм загас өгдөг үлээ гэсэн чи агуун дундуур нэр юм завтай зугаалгууд бас хийдгийг бодсон чинь агуу ч гэсэн бас усан орчинтэй байж болдгийг саналаа. За дараагийн амьтан бол мөлхөгчд байгаамаа. Тэгээд мөлхөгч бас агуу дотор тий амьдардаг талаар та бүхэн бас өмнө сонсч ирсэн үү. Тэгээд агуун экосистем бүх амьтдын бүлэг одоо ижил амжилттай дасан зохицдоггүй. Одоо зарим бүр амьдарч чадахгүй байна тий. За загас хоёр нутагтан амьтад харанхуйд хувьслын гайхамшиг бүтээдэг бол мөлхөгчд агуун орчинд хамгийн ховор одоо тааралдаг юм бүлэг ер нь маш цөөхөн тааралдана. За үүний гол шалтгаан нь мөлхөгчдийн физиологи нь байдаг. За мөлхөгчд бол эктотерм буюу одоо өөрөөр хэлбэл биеийн дулаанаа дотооддоо тогтмол барьж чаддаг бай. За гөрүүл энэ чинь нөгөө нарны гэрэл халсан чулуу өнтрийг ашиглаж нарыг хүлээж агаад тэгээд дараа нь ингээд тэ дулаан гадаргуугаас энерги авч ээж хөдөлгөөнөө идэвхжүүлдэг. За тэгжээж нөгөө хоолоо боловсруулж бодисын солилцоо нь одоо хэвийн болдог нэг гисэд байгаа юм шиг тэ. За би ч гэсэн одоо бол ер нь маш хүйтэн байна гадаа тэгээд өглөө яг пара асаачаад тэ дулаан боллоо гэж бодохороо босч ирж байгаа. Энтэй адилхан юм байна л та. За агуу бол одоо үүний яг эсрэг орчин нарны гэрэл огт байхгүй тэ. Температур жилийн турш баг өөрчлөгддөггүй. Ихэвчлэн ийм сэрүүн чиглэг байдаг учраас одоо тийм байх нь. За ийм нөхцөлд мөлхөгчдийн бие шаардлагатай дулааныг авч чаддгүй, бодисын солилцоо нь хэд удаашарч, идэвхтэй амьдрах боломж нь хязгаарлагддаг. Тиймээс ихэнх мөлхөгчд агуун гүн рүү нэвтэрч жинхэнэ агуун амьтан болж чаддгүй байх нь. Гэхдээ байгаль одоо тэгээ бүх хаалгыг ингээд 100% хаачаагүй. За зарим мөлхөгчд агуун нөгөө амсар хэсэг гэж байгаа шүү дээ бас тий гэрэл баг зэрэг ордог юм уу? Хагас харанхуй бүс рүү буюу шилжилтийн бүст ингэж амжилттай амьдарч чаддаг байна. За эдгээр нь энэ агууг байнгын орон гэр гэхээсээ илүү аюулгүй хорогдох газар. За температур тогтвортой орчин олз элбэгтэй бүс болгож ингэж ашигладаг. Тэгэд гадна орчинтойгоо байнга харилцаад одоо гадагшаа гарч дулаацсан, ангаа хийн, гадуур бас сэлгүүцсэн тий. Дараа нь бол ингэж агуудаа эргэн орж ирдэг байх нэ. За үүний нэг жишээ бол гекко гэдэг нэг юм гөрөл байгаа тий. Одоо бид нар бас ингээд нөгөө зүүн мүүдэрээ явж байхад хадтай орчин байгуулаад тэн дээр гекконууд ингээд дээшээ мэшээ ингээд наалтцсан байж идэг тий. Биеийн хэмжээ нь хөглөгтэй хорооноттой болохоор тий. Томхон тэгэд нэг яаж ингэж дээшээ наалчаад байгаа ингэж бодмоор. За тэгэхээр бүрэн харанхуйд амьдрахын одоо тулд бол том нүд маш мэдрэмтгий юм торлог бүрхөвчтэй. Тэгээ юуныхаа ачаар бол одоо сул гэрлийг хүртэл ингэж ашиглаж амьдардаг. Одоо яг энэ харанхуйд амьдардаг амьтдын нүдийг ингээ харуул бас ингээд айгүйх өвөрмөц байдаг л да. Босоог нь босоо хэрнээ цаашаа ингээд нэг гүн байгаад байгаа юм шиг. Эсвэл нэг юм хар камерны нүх шиг юм шиг те ингэж сонин харагддаг. За сарны бүдэг гэрэл агуун амсраар тусах өчүүхэн цайвар туяа. За эсвэл гаднаас ойж орж ирэх гэрэл тэдэнд одоо хангалттай гэрлийн их үүсвэр ингэж болж өгдөг. За гекконуудын сарвуу бол микроскоп бүтэцтэй юм наалтамхай одоо ситай гэдэг юм л да. Үс шиг юм сай микроскоп бүтэцтэй. За харахад нэг юм нэг арьс шиг юм байгаа хэрнээ микроскопын түвшинд харах юм бол тэр чинь маш олон давхартай юм үслэг юм шиг эсвэл нэг ингээд нимхэн юмнууд нийлцсэн юм шиг маш олон давхар байдаг учраас тэр нь одоо ингэж нөгөө юм наалтамхай одоо байдлыг үүсгээд байна л да. Тэгээд агуун хан тааз одоо тий ан цав юу гэдгийг тэр бүхэнд ингээд чөлөөтэй дээгүр доогоор ингээд авчдаг. За хан тааз бүр шилэн дээр хүртэл
гөлгөр гадаргуун дээр нөгөө амтнд тэжээдэг хүмүүс чинь яг юм гүрвлийн одоо маягийн амтыг тэжээдэг сонирхдаг хүмүүс байдаг те. За тэднийг харахад бол ингээд шилэн дээр хүртэл ингэж давхичдсан байлээ. За энэ нь болоод одоо нөгөө шавжаа агнах, махчин амьтдаас зүхтаах, орон зайг одоо 3 хэмжээсээр ашиглах асар том давуу тал болтго нь бол ойлгомжтой. За зарим могоо гөрвлүүд агуун амсар орчинд ингэж тогтмол үзэгдэг. Ялангуяа цөлийн, халуун бүсийн зарим зүйлүүд энэ агууг хэд халтаас хамгаалах байгалийн хөргөгч мэт ашигладаг. За тэр одоо элсэн цүлт байгаа амьтдыг харахад бол бас үнэхээр хэцүү хорогдох газар ингэж харагдахгүй байдаг. Агуу гэдэг бол тэнд маш тухтай нөхцөл болоо гэж бодож байна. Тэгээ агуун тэдэнд одоо дулааны тэнцвэрээ хадгалах, ус чигийг хадгалах, дайснаас нуугдах гэдэг юм маш чухал орон зай болж өгдөг. За мөлхөгчд агуун экосистемд бол яг гол тоглогч нь бол биш. Гэхдээ чухал нэг үүрэг гүйцэтгэдэг. За тэд бол гадаргуу ба газрын дорх ертөнцийг холбосон одоо гүүр буюу мөлхөгчд гаднаас ол завчирч одоо аваад орж ирдэг те. Агуу дотор хэсэгчлэн ан хийгээд дараа нь ингээд буцаад гарна. За ингэж одоо нэг орж гарч байгаагаараа органик бодис, энерги, шин тэжээлийн урсгал агуу руу орж ирдэг. За боли тэ ялгцаар нь ч юм уу одоо тэнд янз бүрийн юм дамжиж байх нь шүү дээ. Өөр амьтдын бас ашигтай тал болох нь те. За хэрвээ эдгээр шилжилтийг одоо шилжилт амьтад байхгүй байсан бол агуун экосистем гаднах ертөнцөөс одоо бүрэн таслагдаад тэхүү амьдрал байхад бол илүү эмзэг болох юм. Тэгэхээр энэ одоо чухал үүрэгтэй гэдэг нь ийм байгаад байна. За агуун орчин мөлхөгчдөд ер нь ингээд те хатуу шалгуур тавьдаг. Ягаад гэвэл тэр чинь нөгөө дулаанаар гаднаас дулаанаа авчиж амьдардаг учраас те. За гэхдээ байгаль бол одоо хязгаарлагдмал ч гэсэн юм боломжит орон зайг тэдэнд үлдээсэн байдаг бахан. За мөлхөгчд агуун жинхэнэ орсон суугчд бол биш. Гэхдээ агуун амьдралыг гаднах ертөнцтэй холбож өгдөг юм чухал дамжуулагчд болж өгнө. За эдгээр чинь нөгөө нэг өндгөө бойжуулах одоо боломж бол агууд бол байхгүй. Ягаад гэвэл мөлхөгчд өндгөө юм дулаан нарны энерги ашиглаж бойжуулдаг болохоор зарим гекконууд агууг одоо өдрийн одоо унтлахын өрөө болгодог гэх юм уу те. Ирж амархан нь штэ. За зарим халуун бүсийн гекконууд өдөр одоо агуудаа нуугдаад тий шөнө одоо гараа авчдаг ч юм уу те. За наргүй болохоор агуун тэдэнд байгалийн агаарч болгочиг ингэж ажилдаг. За бас дараагийн нэг шалтгаан байна. Агуун чиг нь мөлхөгчд ер нь жоох аюултай. Мөлхөгчдийн арьс нь нөгөө хуурай хайрстай чигийг сайн төсвөрлөдгөө болохоор агуун байнгын чиг нь нөгөө тэдэнд арьсны халдвар юм уу мөөгөнцөөр амьсгалын замын асуудал үүсгэх ийм эрсдэлтэй байдаг. За тиймээс одоо агуун гүнд удаан байх тусам өвчнөд өртөх магадлал нэмэгдэг учраас ингэж орон гарan байдаг байх нэ. За агуун амсар орчим нөгөө шавж мэрэгч хоёр нутагтан олноороо цуглардаг учраас гөрүүл могоо зэрэг энэ амьтад нөгөө агуун яг амсрын хэсэг нь ангийн одоо зангилаа цэг болж ингэж өгдөг байх юм байна. Даан хийхэд те ашигтай цэг гэсэн үг байх нь шүү дээ. За нэвтрүүлгийнхаа хамтран ажилладаг мянган найз амтны дэлгүүр Kitchen Player-ыг танилцуулъя. Таны тэжээвэр амтанд зориулсан хамгийн эрүүл, хамгийн амттай хоол мянган найз амтны дэлгүүр албан ёсны эрхтэйгээр дэлхийд танигдсан Kitchen Player брэндийг тэжээвэр амтны хоол нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа юм байна. Ихэнх амтны хоолнд өнгө, амт оруулагч, будагч бодис, мөн үр тариа, урамлын гаралтай уураг ихээр агуулдаг бол Kitchen Player нь үүнээс ялгаатайгаар жинхэнэ махан уураг, эрүүл тос, сайн чанарын эслэг, ногоон ургамал, чихэрлэг төмс зэрэг байгалийн нүүрс усын их үүсвэрийг ашиглан үйлдвэрлэдэг. За тэгээд сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр grain free буюу үр тариагүй өндөр уурагтай хооллолтыг зөвлөх болсон бөгөөд Kitchen Flavor үүнийг тэжээвэр амьтад зориулан хэрэгжүүлж байгаа юм байна. За иймээс энэ хоол маань амьтдын ходоод гэдсэн цочроохгүй, дархлааг нь дэмжин, амьтны эрүүл үс, арьс булчингийн хөгжилд тустай, хүнээр бол сувирлын хоол гэсэн үг. За сонголтууд нь болохоор муурны гоо сайхны хоол гэж байна. Муурны бөөр шээсний замын урьдчилсан сэргийлэх хоол гэж байна. Зулцган муур, насанд хүрсэн муурны тусгай хоол гэж байна. Гөлөг, насанд хүрсэн нохой, баг болон дунд том үлдрийн нохойд төрөлдсөн хоолнууд байна. Тэгээд бүр онцгой антрацит, грил, цуврал гээд амт уураг өндөртэй бүтээгдэхүүнүүд хүртэл байх юм байна. За тэгээд хүргэлтээр авахыг хүсвэл эсвэл дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбоо барих утас нь 7749 тэг 8 тэг 8. За хоёр утас нь болохоор 9305 тэг 8 тэг 8. Facebook хаяг нь Kitchen Flavor Mongolia. За дараагийн амт маань болохоор хоёр нутагтан. Агуйн доктортой сэрүүн чиглэг орчинд онцгой сайн зохицдог амтан бол ус чигтэй салшгүй холбоотой нэмгэн харьстай бодисын солилцоо харьцангуй удаантай байдаг хоёр нутагтан амтд маань байдаг. За гадаргуу дээр ийм амтд эмзэг мэт харагдах боловч агуйн ертөнцид тэд бараг төгс таарсан орсон суугчд болдог. Түрүүний мөлхөгчд маань жоох юм завсрын
яг бүртэн оршин суухад хэцүү байдаг бол хоёр нутагтан маань яг ийм оршин суугчд болоход хамгийн төгс юм шиг байдаг байна. За агуун хоёр нутагтан амьтдын дундаас шинжлэх ухаанд хамгийн сайн судлагдсан хамгийн алдартай төлөөлөгч бол Европын агуун саламандр болох Proteus angionus. Англи дээр болохоор Olm гэж нэрлэж байгаа. Энэ нь словен хэлээр жижиг луу гэсэн утгатай нэртэй амьт юм байна. За Olm-ыг анх харахад бараг амьд биш юм шиг санагдаж болно. Яагаад гэвэл нүдгүй, цайвар, бараг тунгалаг арьстай, хөдөлгөөн нь маш удаан. Гэвч энэ дүр төрхийн цаана агуун орчинд амьдрахад зориулагдсан биологийн маш ухаалаг нарийн шийдлүүд нуугдж байдаг. За Олмын хамгийн гайхалтай шинж бол түүний урт наслах чадварч гэх юм уу тэр зохиолдлогоо нь судалгаагаар Олмууд буюу одоо энэ агуу доторх жижиг луунууд маань 70 жилээс дээш зарим тохиолдолд 100 орчим жил амьдрах боломжтой гэж үзсэн байдаг. Ийм урт нас нь түүний биеийн жижиг хэмжээ, бодисын солилцооны маш удаан байдал, хурдыг нь харгалзуул биологийн хувьд онцгой үзүүлэлт юм аа. За үүгээр зогсохгүй Ол маань 5-аас 10 жил хүртэлх хугацаанд хоолгүй тэсвэрлэх чадвартай. 5-аас 10 өдөр хоолгүй биш, бүр 5-аас 10 жил хоолгүй байж чаддаг. За энэ нь гадаргуу дээр амьдардаг хоёр нутагтай амьтад бараг байдаггүй. За ер нь л амьтдад бараг байдаггүй тийм маш онцгой чадвар. Энэ өсгөлөнд бас ерөөсөө дассан гэсэн үг биш. Харин энерги маш юм хомс орчинд амьд үлдэхэд зохирсон бас л юм физиологийн тохируулга юм аа. Энэ бүхэн одоо хэрхэн боломжтой вэ гэдэг асуултын хариулт нь одоо тэрийг нь илүү ингээд судлая. Олмын бодисын солилцоо бол маш удаан, зүрхний цохилт, эсийн шинжилэл, энерги зарцуулалт бүгд маш юм баг эрчимтэй гормоор явагддаг. Өөрөөр хэлбэл энэ амьтан амьдралаа хурд дээр бус тэсвэр дээр суйрлуулж яадаг. За тэгээд нүдний хувьсал нь үүнийх нь тод жишээ. Олм эхлээд нүдтэй бас үр хөврөл болж хөгждөг. Харин өсөлтийн явцад нүд нь гадагш хөгжихөн болж айжмаар арьсан доор нь ингээд шингэчээд эцэстээ бүр ингээд харааны үргээ бүрэн алддаг. Энэ нь генетикийн бас гэмтэл биш, хөгжлийн алдаач биш. Харин харанхуй агуун орчинд нүд ямар ч ашиггүй, харин асар их энерги шаарддаг эрхтэн тул байгалийн шалгарал ийм хөгжлийн замыг сонгосон хэрэг юм аа. Яг нөгөө төрөний загастай адилхан байна. За тэгээд Олмын арьс мөн агуунд амьсгалд одоо тэр уур амьсгалд нь төгс зохирдог. Түүний арьс маш нэмгэн, сайн судасжилттай бөгөөд арьсаараа шууд хүчил төрөгч шингээх боломж олгодог. Ийм арьсны амьсгал нь уушгинд зарцуулах энергийг багасгаж бодисын солилцоог улам удаашруулдаг. Агуун усан орчин нь болохоор юм тогтвортой, хүчил төрөгчийн төвчнөөрөө хэлбэлцэл багтай тул энэ амьсгалын хэлбэр энэ орчиндөө маш үр ашигтай. Үржлийн стратеги нь ч гэсэн бас ерөөсө хурднаас илүү тогтвортой байдал дээр тулгуурладаг. За Олм маань цөөхөн өндөг гаргадаг, үржих нь маш ховор. Гэвч агуун орчин олон 10, заримдаа хэдэн зуун жилийн турш бараг өөрчлөгддөггүй учраас ийм стратеги нь ч гэсэн амжилттай хэрэгждэг. Тэгэд олон үр төлөлт төрүүлэхийн оронд цөөн үр төлөлтөө илүү их нөөц хугацааг зарцуулж амьд үлдэх магадлалыг нь хамгийн сайнаар нь нэмэгдүүлдэг. За экологийн хувьд болохоор Олм маань агуун усан экосистемийн дээд шахтны махчин биш, харин энэ агуун экосистемийн тогтворжуулагчийн үргийг үүсгэдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр жижиг сээр нурууг үтэн шавжийн авгалтаагаар хооллож тэдгээрийг хилт оршихоос сэргийлж агуун экосистемийн тэнцвэрийг олон жилийн турш ингээд хадгалахад маш чухал үүрэгтэй байдаг. За ингээд харахад хөдөлгөөн удаан бараг үл үзэгдэх мэтийн амьтан агуун орчинд амьд үлдэхийн тулд хурд, хүчийг бос энерги, тэсвэр, тогтвортой байдлыг сонгосон хувьслын төгс жишээ болж байгаамаа. Тэгээ бас сонирхолтой хэлэхэд энэ амьтан маань агуун хамгийн том амьтан гэдэг статустай явдаг. Хамгийн том амьтаа. Тийм, агуу дотор байдаг хамгийн том амьтан. Нэг жоохон үр төлшид бэби шиг харагдаадсэн чинь хамгийн том амьтан байсан юм шүү дээ. Нөгөө панар загас чинь 40 см гэж байгаа. Тий, хоёр толгой гэсэн 40 гэдэг чи бүр тий. Энэ маань болохоор бас 40 болно 40-оос дээш гэж явд юм байл. За. Гэхдээ нарийнх нь жижиг луу гэдэг байгаа шүү дээ. Нөгөө нэрийнх нь Олм гэдэг нэр нь. Харин чамааг одоо ингэж ярьж өгөөгүй бол энэ амьтныг хараад ер нь жоохон чочхоор л юм байна. Нэрээ яг луу шиг харагдах юм те. Нөгөө аксалатл шиг энэ талтаа нөгөө энэ загалмайн хэсэгтээ те юм шиг өрмөц хөөрхөн харагдчихэ шүү. Аксалоттой нэлээд төстэй. Жоохон юм сунаагаа хийсэн юм шиг л те.
Гэтэ нүдгүү болохоор ягаад чи нөгөө нэг бид нэр гадна ортон амьдарч байгаа бид нэр жоохон ингэж очирдох гээд байна те. Гэтэ одоо агуун энэ амьтад бол баг нүд харааж очих юм биш. Хараад гинэ. Мэдрээд их юм одоо харахгүй юм шиг байна те. Нүдний химиг нь мэдрэх багтаа гэж. За агууд хөвгтөн байдаг гэсэн би бас жоохон гайхаад ч ямар хөвгтөн агуу дотор байдаг вүлээ гэд алмаас байдаг юм болоо өнтер гэж бас бодоо тий. Тэгээ агуун системд одоо нэг хөвгтөн бас амьдарч байна. За гэтээ хөвгtöд бол ер нь харьцангуй маш цөөн байдаг гэж байна. Гэвч тэдний дундаас нэг бүлэг баг бүх агуун амьдралын үндсийг бүрдүүлдэг одоо гол амьтан байна. Энэ бол одоо сарьсан багваахаа юм а тий. Сарьсан багваахыг бид нэр бас заримдаа хөвгтөн гэдгийг мартах гад байдаг. Тэгээ сарьсан багваахаг агуун байнгын орш суугч гэж бол үздэггүй. Одоо бид нар нөгөө кино зурагтнаас агуу дотор сарьсан багваахаа л гэж боддог байтал бас байнгийнх нь биш байсан байна. За тэд нүдтэй, биеийнхээ пигмент нөсөөг хадгалсан агуун гүнд одоо байнга амьдрах юм чадваргүй. Өөрөөр хэлбэл тэд агуугаас бүрэн хамааралтай биш. За гэсэн хэдий ч агуун экосистемийн хувьд бол хамгийн чухал хөвгтөн амьтан хэвээр байдаг байх нь. За учир нь сарьсан багваахаа агууг амьдрах орчин болгож ашигладагч энерги гаднаас ингэж авдаг байна. Энэ бол одоо агуун амьтны хувьд нэг чухал ойлголт л тоо. За сарьсан багваахаа агууд унтдаг, үрждэг, махчин амьтдаас одоо хамгаалагддаг. Харин хоол тэжээлээ ойхээр, усан дээрээс одоо шавж жимс цэцгийн нектар зэргээр одоо гаднаас олж авдаг. Тэгээ бидэнд одоо бас гадна талд явж хахад сарьсан багваахаа таарад байдаг байна. Ингэснээр тэд агуун дотор органик бодисын одоо байнгын урсгалыг бий болгож байдаг. Энэ органик бодисын хамгийн тод хэлбэр нь тэдний нөгөө ялгац буюу гуано гэж хэлээд байгаа юм л та. За гуано бол агуун экосистемийн суур, үүн дээр бактери одоо мөөг үржнэ. За бактери мөөгөөр бол нөгөө бусад шавжнууд хоолно. За шавжийг аалз, хилэнц, торхой, жижиг махчтай амьтад байрна. Ийхүү агуун доторх одоо хоол тэжээлийн бүх сүлжээ сарьсан багваахаас эхэлдэг байх нь. Тэгэхээр дэлхий дээр гуанод хамааралтай хэдэн зугаар тоологдох одоо амьтан амьдарч байдаг гэсэн үг тий. Одоо сарьсан багваахаа баасыг гэдгээл одоо байж байдаг байх нь шүү дээ. Нэрээ бас заримдаа нөгөө хүмүүс үхрийн баас гэж хэллээ, ялгац гэж хэлээд байдаг тий. Гэтэл одоо Монгол ард түмэн үхрийн баас, нойтны баас л гэж хэлдэг шүү дээ. Одоо хураагийн аргалч гэдэг юм уу тий. За дэлхийд дээр хамгийн гайхамшигтай жишээ бол Америкийн нэгдсэн улсын Техас мужид орших одоо Баракин Кэв гэдэг байгаа юм л да. За энэ улирлын чанартайгаар 15-аас 20 сая сарьсан багваахаа нэг дор цугларддаг нь дэлхий дээрх хамгийн том хөвгтөн амьтдын бөөгнөрл гэж тооцогддог байх нэ. Тэгээ нэг дор одоо 20 сая гэдэг чинь нүгэлцэн хар юм болоод одоо нар марны гэрлийг хаах нь биш үү тий. За энэ та олон жилийн судалгаа, радарын хэмжилт, популяцийн мониторингоор одоо ингэж батлагдсан байдаг. За оройн цагаар Баракин Кэвээс бол сарьсан багваахаа бөөнөрөө нисэн гарах үед агаар бараг тий ам орсон юм шиг ингэж хуйларч харагддаг. Тэдний нэг шөнийн ан хийснээр хэдэн зуун тонн устдаж хөдөө аж ахуй ой хот суурин хүртэл одоо экологийн ашиг ингэж авчирдаг байна. Би бол ер нь шумуулыг ингэж устаасаа ил гэж боддог л тоо. Тэгтэл одоо жинхэнэ хинэгч нь бол энэ сарьсан багваахал байгаад байгаа юм л да. Тэгэхээр агуун цаг уурын зохицуулагч гэж байна. За сарьсан багваахай саяын биеийн дулааныг одоо тэр агуу дотор тэр амьд амьд чинь байгаад тахаар биеийн дулаан гэж бас нэг юм байна. Тэгэхээр агуун дотоод температурыг бүр ингэж тогтворжуул зарим агуйд одоо микроклимат бий болгодог. Өөрсдийнхээ одоо цаг уурыг бараг тий уур амьсгал. За том колони бүхий агууд бол температурын гадах орсноос илүү тогтвортой болдог. Сарьсан багваахай агуун дотор байнга амьдардаг. Гэхдээ тэд эрх болгондоо одоо тий амьдралыг дагуулж ирдэг. Хэрвээ сарьсан багваахай тухайн агуугаас одоо бүр мөсөн алга болвол за заримдаа ч одоо нэг агуу магууг жуулчд үзүүлнэ гээд одоо дотор нь холхиож гэдэг юм уу тэгвэл одоо алга болно шүү дээ угаасаа. За ингэж алга болох юм бол агуун дотоод амьдрал бүхэлдээ ер нь нуруу унаа. Тэгээ өөрөөр хэлбэл сарьсан багваахай бол нөгөө агуйн экосистемийн гол хөдөлгөгч хүч амин судас нь байдаг. Тэгээ ийм маш чухал амьтан байх нэ. Одоо мандал дээр бол ургамал нөгөө фотосинтез явуулаад мандлын одоо шин бодисыг эргэлдүүлж эхлүүлж хахад агуун орчинд бол одоо тэр ургамал нь бараг сарьсан багваахай гэмээр адилхан үүрэг гүйцэтгэж байна тийм ээ. Одоо тэг гიშгэж байгаа газар нь бол одоо нийл нөгөө сарьсан багваахан гуйнаагаар дүүрсэн байт юм уу. Тэр нь шимтэж жилийн хамгийн их энэ суур нь болж өгдөг. Хөрсөний бүрдүүлж өгöd. Шимтэж жилдээ сайхан хөрсөн гэдээ ялгцсан дээгүүр. За нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулъя. Од мөндрийн маань алтан гишүүд байгаа. Тэгээ шинжлэх ухааны танин мэдхийн од мөндрийн сүгийн хамт олон 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 26 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийн 1 жилийнхаа хугацаанд одоо 1000 гаруй нэвтрүүлгүүдийг та бүхэндээ хүргэхээр ингээд зорин ажиллаж байна, хөргөж байна. За энэхүү
зорилгын маань одоо дэмжиж бид бүхэнтэй хамтарч ажиллаач гэж үзэг сонсогч та бүхнээсээ бас урьж байгаамаа. Тэгээд алтан гишүүд гэдэг энэ эрхэм хүндтэй хүмүүс маань бол од мөндрийг байгуулагдсанаас хойш бидний хийж байгаа нүүл ажиллагааг битгий зогсоосой. Энэ одоо монгол хэлээр ойлгож сонсож байгаа хүн болгонд одоо маш хэрэгтэй ийм зүйлийг хийж байгаа юм байна гэд. Бидний нэвтрүүлэг бол одоо од мөндөр YouTube дээр бол угаасаа үн төлбөргүй ямар ч үнэгүй ингээд орж байгаа тийм хэн бүхэн үзэж болно. Гэхдээ алтан гишүүн болохоор ямар даваа талтай вэ гэхээр бидний нөгөө нэвтрүүлгийг бичдэг явцад нь одоо ингээд лайваар үзээд одоо хамгийн гол нь тэд нар чинь нөгөө нэг дор орчин гэдэг нь аюу гоё те хоорондоо ингээд танилцах боломж байгаа юм. Тэгэхээр нөгөө нэг чатандор бид нар чинь нөгөө өглөө болсон явдлаа ч юм уу те одоо эсвэл тухайн ярьж байгаа шинжлэх ухаантай холбогдлолтой мэддэг зүйлүүдээ ингээд уралдаж бичдэг ч юм уу. Ингээд гоё communication одоо бидний дунд ингээд үүсдэг. За энэ бол надад хамгийн их таалагдтiin. Тэгээд алтан гишүүд маань одоо нэг нэвтрүүлгийг одоо 90 төгрөгөөр үнэлээд гэхүү те тэгээд нийт 100 мянган төгрөгийг одоо манай од мөндрийн данс руу шилжүүлээд Facebook нэр утасны дугаараа бичиж шилжүүлэхээр манайхаас холбогдоод энэ алтан гишүүн гэсэн хаалттай группт үрчдэг юм. За тэгээд 100 мянган төгрөгөөр та манай алтан гишүүн болно гэсэн үгнийг өсөндөө те. За гэхдээ од мөндрийн одоо төрсөн өдөр гэдэг юм уу 4 сарын үйл ажиллагаанд одоо ямар нэг үн төлбөргүйгээр одоо бидэнтэй хамт ингэж нэг төрсөн өдрөө гой тэмдэглэдэг өмнөх жил бол одоо 400-аад хүн одоо оролцсон байх жишээний ч юм уу. За нэмэх нь од мөндрийн нөгөө нэг одоо бид нар чинь эндээ ярьж байгаа энэ түүх археологийн ч юм уу дурсгалт газрууд дэлхийн өвүүдээр ингэж нөгөө аялж байгаа төв рүү аялж байна те. За энэ аяллуудад аялал болгонд одоо 100 мянган төгрөгийн хөнгөлөлтөд явах боломжтой ч юм уу. Арууланд нь явбал одоо сая төгрөгийн хөнгөлөлт авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр Хотолтой өвчний банкны IBAN нь 94,4191 тэг 4 518 гэсэн од мөндөр танин мэдхэн сувг эзэмшигчтэй дансанд ингэ шилжүүлээд та одоо алтан гишүүн болох боломжтой. За зарим хүмүүс мөн амжилт хүссэн энтергээ биччихээр бид нэрээс эргэж холбогдож чаддггүй те ингээд хэцүү байдалд ордог учраас та бүхэн маань заавал утасны дугаар болон Facebook нэрээ хамт бичиж явуулаарай. Ингээд алтан гишүүдтэй маш их баярлалаа. Маш их баярлалаа. За дараагийн амтан маань болохоор за ер нь агуу дээр ч тэр одоо бидний газар дээр ч тэр амьтдын төрөл зүйлийн дийлэнхийг сээр нуруугүйтэн ялангуяа шавж аалс хилэнцэд орохоо хавж хэлбэртэн зэрэг үе хөлтэй амьтад бүрдүүлдэг. За тэд болохоор анх харахад хоорондоо огт өөр мэт боловч агуу орчинд дасан зохицох явцдаа нийтлэг хэд хэдэн шинжийг одоо хуваалцсан байдаг. Одоо газар дээр бол бүр ингээд янз янзын өнгөтэй, янз янзын хэлбэр дүрстэй байдаг бол агууд ингээд жоохон нийтлэг болчих гээд байдаг. За ихэнх агуун үе хөлтнүүд нүдгүй эсвэл зөвхөн нүдний үлдэцтэй. Одоо нүдэнцэр гэж бас нэрлэдэг байгаа. Харин тэдний хөл, сахал, мэдрэхүүн эрхтнүүд нь харьцангуй урт, сайн хөгжсөн байдаг. Бодисын солилцоонд мэдээж маш удаан. Энэ бүхэн нь хараа бус, харин хүрэлцэх, дөргөлт, орчны бичил хөдөлгөөнийг мэдрэх чадвар амьд үлдэхэд илүү чухал болсны илэрлэл нь байгаа юм. Урт хөл, урт сахал нь агуун амьтдад орчны саатыг эрт маш сайн мэдэрч харахгүйгээр орон зайг бараг биеэрээ унших тэр боломжийг олгож байна. Одоо сохорч гэсэн ингээд таяг тулаад мэдэрдэг шиг ийм таягнуудтай юм шиг л ийм маш юм урт болчдөг гэсэн үг. Мэдрэх хэрэгтнүүд нь. За агуун шавж маань бол ялангуяа зарим агуун цохууд бол дэлхийд дээрх хамгийн эмзэг амьтдын тоонд ордгоор жоохон харамсалтай. Учир нь тэдний олон зүйл дэлхий дээр ганцхан агууд л оршдог. Одоо тэр зүйлийн цох тэр агууд л оршно гэдэг. Энэ тэнд ингээд нэг агууд л нэг зүйл байдаг. Эндемик болчихж байгаа юм биш үү? Тийм, бүр яг тухайн бүр яг тэр агуу дотроо л тэр зүйл байдаг. Хэрвээ тэр агуу нурах юм бол, бохирдох юм бол, эсвэл хүний үйл ажиллагаанд өртөх юм бол тухайн зүйл шууд байхгүй болчихж байгаа гэсэн үг. Өөр газар нүүх, шинэ орчинд дасан зохицох боломж ердөөсөө байхгүй. Иймээс агуун үе хөлтнүүдийг газар зүйн хувьд хамгийн хязгаарлагдмал мөхөх эрсдэл хамгийн өндөр амьдралын хэлбэрүүдийн нэг гэж үзэж болдог. За агуун аалзнууд бол энэ дотоод ертөнцийн хамгийн сонирхолтой магчид юм. Гадаргуу дээр аалзны тор, салхи, бороо, температурын энэ огцом өөрчлөлтөөс болоод эсвэл ингээд бид нэр ингээд явж байхдаа аалзны торыг ингээд эвдэлдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд болдог бол агуун орчинд салхи үгүй, бороо үгүй, механик хэвдрэл маш цөөн. Ийм тогтвортой нөхцөл нь аалзанд асар том, удаан хугацаанд хадгалагдах тийм торыг барих боломжийг олгодог. За үнэхээр ч дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн том тасралтгүй аалзны тор бол агуу дотор байрладаг.
Венесуелийн нэгэн том шохойн чулуулаг агуйн тааз ханыг бүхэлд нь хамарсан хэдэн зуун квадрат метр талбайг эзэлсэн аврах тор бүртгэгдсэн байна. За энэ тор нь ганц аалзны бүтээл биш харин олон мянган аалз ингээд хоорондоо хамтраад олон үед амжих тасралтгүй өргөжүүлсэн тийм торыг бий болгосон. Ийм одоо үе үеэр хэрэглэх юм шүү дээ. Үе үеэрээ л ирэх одоо цагаан эрмийг барьж байгаа юм шиг тэр агуун тэр хонголд ингээд маш тийм том торыг торны бөөнд нь илж хагаад барьсан гэсэн. тий. Энэ баримт аалснууд заавал ганцаараа амьдардаг гэсэн нийтлэг ойлголтыг эвдэж байгаа. Агуун орчинд олц ховор, орон зайн болохоор юм доктортой тул хамтран тороо ашиглах, зэрэгцэн ан хийх нь илүү ашигтай стратеги болж хувирдаг. Одоо энэ миний тор тэр наа чин чиний тор гэхгүй бөөндө хамтдаа тороо бариад хоолоо хуваадаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энд ганцаардл гэж юусэн юм байхгүй хамтын ажиллагаа давуу тал нь болж байна гэсэн. За агуун усан орчинд болохоор энэ дотоод ертөнцөд өөр хэлбэр үргэлжлэж байгаа. Агуун усанд амьдардаг хавч хэлбэртнүүдийг стегобионт гэж нэрлэдэг. Эдгээр нь бас нөгөө троглобионт буюу тэр амьтдын усан хэлбэр гэж ойлгож болно. Эдгээр хавч хэлбэртнүүд нь мөн л нүдгүү, цайвар биетэй бодис солилцоо маш удаан байдаг. Хамгийн сонирхолтой нь тэдний зарим удам нь бүр маш эртний гаралтай. Судалгаагаар зарим стегобионт хавч хэлбэртнүүд хэдэн 10 сая жилийн өмнөөс гадаргуугийн төрөл төрөгцөөсөө тусгаарлагдаад агуу руу ороод хувьсцсан гэж үздэг. Одоо хэдэн 10 сая гэдэг чи одоо маш эртний юм ярьж байгаа гэсэн үг. За тэгээд тэд нар үзэхгүй урамлаар шууд холлох боломжгүй тул бактери, органик үлдэгдэл, усанд ууссан бодисоор амьдралаа залгуулдаг. За зарим зүйл нь бүр давслаг, эрдэс ихтэй, хүчил төрөгч багтаа усанд амьдрах чадвартай байдаг. Энэ нь агуун хавч хэлбэртнүүдийн физиологи ямар асар их дасан зохицолд орсныг тод харуулж байгаа. Тэгээд тэдний хувьд амьд үлдэх гэдэг бол хурд хүчтэй ямар ч тийм холбоо байхгүй. Харин доктортой байдал, энерги хэмнэлт, орчны өчүүхэн дохиог ашиглах чадвартай л салшгүй холбоотой. Шал өөр ертөнц болчихж шүү. Тийм ингээд харахад ер нь бол агуун үе хөлтэй амьтад бол харанхуй намгүн орчинд дасан зохицохын тулд харааг биш харин бие мэдрэхүү хамтын ажиллагааг хүжүүлсэний хувьслын чимээгүй боловч гайхалтай жишээ юм аа. За тэгээд энэ хүрээд дүгнэлтээ хэлээд одоо нэвтрүүлгээ өндөрлүүлье. Агуу бол зүгээр нэг юм харанхуй орон зай биш гэдгийг хэдүүлээ өнөөдөр хард сонслоо. Хувьсэл гэдэг нь заавал илүү том, илүү хурдан, илүү сүрлэг, илүү гоёмсог болох тийм уралдаан биш. Харин тухайн орчинд амьд үлдэхэд яг юу хэрэгтэй гэдгийг нь хадгалж тэр зүйлийг нь илүү сайжруулах, тийм илүүийг нь зоригтойгоор ингэж одоо илүү цэмийг нь зоригтойгоор ингэж хасах тэр процесс юм. За агуун харанхуйд энэ үнэн хамгийн тод харагдаж байгаа. Энд ялалт нь ерөөсөө тэр гоо үзэсгэлэн биш, харин яг тэр тохирсон хэлбэрт л оршиж байгаа. Бас нэг агуунууд дээр Ласко тэ энтер гэдэг агуунууд дээр бас хүн төрлөختөн ч хүртэл бас аим хорогдож, аим аврагдаж агууг одоо зөвчнөө ашиглаж ирсэн төв харьцлагын олдрууд байдаг. За тэгээд агууд бас байнгын амьдардаг тэ энэ олон амьтдын бас ялгаа салхааг ингэж мэдэж авах тэ байнгын болоод төр зүгээр ингэж ашигладаг гэх мэт ингэж байдгийг мэдэж авцгаалаа. Тэгээд сонирхолтой байлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн амттайг нь хамгийн эрүүлийг нь мянган найз амьтны дэлгүүр болон Од мөндрийн алтан гишүүд ивент гэж хамтарч ажиллаа. За нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 83.3 107 гэсэн толгоноор та бүхэнд хүрэлээ. Студид хөтлөгч цогт урнаа хоёр ажиллаа. Тэгээ дараагийнхаа хөрх амьтны ертөнцөөр иргэ болчихсон. За дараагийн дугаараар уулзцаая. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.